Шинэ production Зос фильм студийн хамтын бүтээл. Ерөнхий брэндчлэгч шинэ сонголт брэнд тавилгын ихтэлгүй. Нэвтрүүлгийг дэмжигч Moyote Shandong брэнд. Pizza Hut. Comedy Marathon 2019. Очлоо. Гүй найзаа энэ телевизийн нэвтрүүлэгч яг цагтаа эхэлнэ гэсэн шүү. Очихлаа шүү дээ. Хайраа очлоо. Тулка. За хурд. За очлоо санаа зовхон байхгүй. Жохон өргөө өдөнд очиж хар уртаараа яваад түгжил хамаагүй болохгүй гүйцэн ч болно шүү дээ. Хөөе гүндрээ. Чи яач вэ? За очлоо. Гүндрээ над ухаан санаа чи зүгээр үү? За. Утгагүй очлоо үчиг авчи. Оосаар мацаа. Инсан тэрвэди. Бэн. Яа, гүндрээ. Одоо очлоо жоо үчиг авчи штэ чинь. Лач дээ чи. За очлоо тулка байж одоо очлоо заяа. Өш тань спач аа. UPS тэр сайн уу сайнад нэг сайхан хүүгийн утаан дотор гэрэл цацруулаад буухан дээ. Янз гоё юм болгон дээ. Яна туул танихгүй байх юм дээ. Гэрэл цацруулаад очин да сайхан хүүхэн болоо. Яач вэ юмст? Ямар юм? Янз юм гоцтэй. Хөөе чи хүндэгэ над нүүрч яац юм бэ? Хөөе чи энэ хардаа энэ өөрийг хараач дээ. Угаар утаа байна штэ. Яна идэгтэй би яна. Яна би нэрээ сэлгсрүүд гүцсэн байж штэ. Одоо тэгээд яах юм бэ? Нэвтрүүлэг орлоо гэдэг чинь. Утаа яана. Тийш өөр цэвэрлэх юм байна. Үзэгчдийн хараа амгалан айлтгыг сайн нэвтрүүлгийн шинэ жилийн баярын тусгай дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочид хэдийнэ хүрэлцэн ирсэн байна. За зочдтойгоо танилцъя. Гүндэг маа. Намайг оюун тол гэдэг. Ер нь бол битэрийн бас өнөөдөр нэвтрүүлэлд орж байгаа утга учир нь юундэ вэ гэхээр бүсгүүчүүдийн нөхөрлөлийг их тийм богинохон биендээ үнэнч биш гэж дүгнэж ярьцгаадаг. Харин битэрийн хувьд бол тэрний эсрэг байдیں۔ Битэр бол биендээ үнэнч гэдэг бас дээрэс нь олон жил сайхан нөхөрлөж байгаа. Тийм болохоор энэ сайхан нэвтрүүлэлд бас урдж орсон байхаа гэж бодож байна. За анх танилцсан түүхэн ер нь ямар байдгийг? Анх анх бид хоёр уцааны гадаа танилцсан тий. Уцааны гадаа явж нэг халуун цуун газар явчихсан байхгүй юу? Тэгэхээр би очиод бас тусалсан. Яах юм чи хин нэгний хань, хин нэгний аав, хин нэгний одоо ахын чинь билүү ард нь байгаа хүмүүсийн бодоод тэгээд өргөд босгосон чинь туул нэг талаас нь өргөө тэгээ хоёулаа танилцаад тийм ээ тулаа. Тэгээд хоёулаа сандал дээр суулгаад явсан. Монголчууд бид нар цөөхөн. Тэр бид нар бие биендээ туслах хэрэгтэй. Бие биенээ дэмжиж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд анх танилцсан те. Тэгээд нэг хэд хоногийн дараа хоёулаа бас уцаар холбогдоод тэгээд газар хоол идсэн те. Чи гинт миний дөрөв чалгуултай аюу сонио.
Би чи энийг сэрдээд яана. Тэгээ энтэй ч хэд хоног уулзахгүй байж дараа нь харин өөр зүнхнээс гарч ирээд шившгийн болсон шээ. Эний чи фэйсбүүкээр энэ үгнээс хол байгаад амар коммент ирчихсэн. Намайг чи өстө нэрэ энэ хүүхнээс хол байгаарай. За тэгээд өстө энэ хүүхнийг өөрийг нь харт дэлхийгээс зайлтлан шеэр хий, бусдад түгээ энтергээд. Би тэгээд яг найзгаа өөрчилсөн л да. Ер нь бол бүсгүүчүүд бид нар бие биентэйгээ нөхөрлөгтэйгөө би энийгээ бас уучлаж, хайрлаж, ойлгож байл илүү сайхан удаан жил нөхөрлөлтэй болоо гэж би боддتي. Би тэгээд найзаагаас уучлсан. Ер нь эмэгтэй хүмүүсд чинь би энийгээ уучлах ёстой. Ер нь тийм ээ нөхөрлөл биенийхээ уучлал дээр тогтдог гэж боддог шүү дээ. Ер нь биенийхээ уучлах сэтгэлийн орон зайг бид нар өөрсөндөө авч үлдэх хэрэгтэй. Яна айгу оюунлаг юм ярьсан уу? Оюунлаг гэд ярьсных ер нь ном уншдаг үсттэй. Ном уншихад цаг зав гаргана үст. Ном уншина. Би ном уншина. Би ер нь боддгийн өнөөдөр сайн нэвтрүүлгийг үзэж байгаа олон эмэгтэйчүүд үзэж байгаа. Би тийм эрхэмсэг оюунлаг хүүхнүүдийг үздэг байх гэж боддог байхгүй юу? Би нэг орчхимсэн гэж бодсон. Өнөөдөр найзтайгаа яг оролцоод байж гин. Би бол ном уншдаг. Гэхдээ нэг ном дээр би айгүй их ойлсон шүү дээ. Тэр номыг бол баг Монголын ихэнх хүмүүс уншаад ойлсон гэдэгт би итгэлтэй байдаг. Баг 70% ойлсон баха монголчуудын. Ямар ном? Айгу бест ном л доо. Би бүр тэр номоо уншиж дуусчаад дуусгасны баяр хийсэн шүү дээ. Айгу сонио. Тэр ном би нэгдүгээр ангидаа уншижсэн юм а цагаан толгой гэдэг. Хууц солгон тэр нь ойлсон. Манай ах заадаг байсан баахгүй юу? Тэр намайг мэдэхгүй байх гээл толгой руу зохиод, тоншоод чи одоо бодоход нэг амархан үгнүүд байгаа баахгүй юу? Аав ирүү ах явуу эмээ үнээ саа гэж тийм үгэндээ ойлаад байгаа шүү дээ одоо бодоход нэр. Магадгүй хүүхэд болгон баг насантаа цагаан толгой судалж байхдаа уйлдаг баг. За тэрнээс хойш тэгээ уран зохиолын ном, шинжлэх ухааны ном өдр ирэх биш зөндөө уншсан мэт. Уншсан. Шинжлэх ухааны ном уншчихсан. Уншилгүй яах вэ чи бас тийм биз дээ. Шинжлэх ухаантай хүн холбоотой. Тийм биз дээ. Би шинжлэх ухааны ном шимтэж уншиж дуусгасан. 5 дугаар ангидаа Түмэн бодис гэдэг ном. Тэрийг дуусгасан. Түмэн бодисоор өнөөдөр тэгэл хороо ертөнцийг таниал яваа юм байна. Одоо яг тэрүүгээр хорвог хараад нар сар их дэлхий гэж явж шít. Өвөл болохоор хүүтэр. Оо яана за. За хоёр зочноо студид орж ирэхэд туулыг хараад бодоол байла. Нэг хүнтэй л их адилхан харагдаад байла. Тэгээд ойр тойрныхноос нь асуусан чинь цоодлын хулангуан улаан фэн гэсэн үү? Тэгэлгүй яг уу би чинь яруу найрагч цоодлын хулангийн улаан фэн нахгүй. Ер нь бол хулангийн бүх шүлийг цээжэр мэднэхэд бол намайг болол манай найз өхөд бүгдээрээ гэрчлэн. Тэгээд өнөөдөр би сэтгэлийг хөдөлж байна. Гэтэ ямар би бол одоо нэг шүлэг уншиж гэж бодож байна. Гэхдээ би өөрөө зохиогоогүй шүү. Нэгэн яруу найрагчаас иш татсан. Тэгээд таартай зориулаад мөн телевиз үзэж байгаа бүх бүсгүүчүүдэд зориулаад уншиж болох уу? За. Ирчүүд минь та нар бүсгүүчүүд биднийг хаяач гэсэн хайрл. Ирлэгт явхаас өмнө ханин жаргал эзлүүл. Хаяа нэг оройтч иртэн хардаж бидхий зовоо. Үсрээл тэд нар чинь маникюр педикюрт орсон байлгүй те. Инхрийг гэргий чинь инхүү бол ингэр цайд чинь эзүүрнэ. Ирхэнсэг бүсгүүчүүд биднийг ирчүүд та нар минь хайрлаж яваарай. Ойлчж байгаа зү би ч нэг хулангийн фэн миний фэн болохоор манай найз ингээ хоёроо ойлчдаг байхгүй юу? Өөс гахаад штэ. Гахаад штэ чи чимэс биш юм уу? Биш штэ телевизээ зориулсан. Пакет штэ. Дааш тийм баха. За тэгэхэд зүтгүүлээд чи бүр орохгүйсэн байхгүй юу? Хэдийдээ аваад өнгөчөө нэвтрүүлэг шууд явж шин. Тэгээ яах би нэвтрүүлэг чи бодоод гахаж өгөх юм уу? Сайн аа. Гаргал хайлаа. Гурлаа ярьслаа үргэлжлүүлээ. Үзэгчд маань бас анхаарж байгаах. За, олон жил үер гэсэн энэ сайхан бүсгүүчүүдтэй гоо сайхны тухай ярмаар байна. Ялангуяа эмэгтэй хүний гоо сайхны тухай юмжих юу бодож байна? За баярлалаа. Маш сайхан асуулт байна. Би боддtiin эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо сайхантай. Өнөөдрийн хувьд бол нэг юм үг гэдэг штеп. Нөхрийн хуучин нь хуцсны шинэн дээр гэдэг. Тэгээ би өнөөдөр шин сонголт орж, шин даашин сонгоод олон жил нөхөрлсөн хуучин найз сүгээд агуулад орж байгаа. Тэгээд ер нь гоо сайхан ертөнцийг аварна гэдэг штеп. Тийм ээ найзаа? Тийм шүү. За тэгвэл сайн нэвтрүүлгийн хамт олон бас зочдтой зориулж нэг гэрэл зураг олж бэлдсэн. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаа яриагаа өргөжлүүлээд. Энэ жоохон хизээ хаана ахуулсан зураг вэ? Сингапурт ахуулсан. Татаа
нэг дээр. Өстө залуу ээжээ, залуутай тайлж байлын харуу. Тарифлын шиг дагуу үстэй. Одоо таргалаад бүр хаашаа арч гівж байгаа мэдэгдэхээ байсан. Залуу байсан. Яг би жоохон одоо хөвсөйцэн л дээ. Ер нь хөвсгөр хүний буруу гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Юу л юу өмснө, юу л юу таарна, тийм биз дээ. Падаж ороо явчихна, торт ороо явчихна. Хөвсгөр өсний буруу гэж байна. Зураг авахулч хүүхнүүдийн донд тоо гаргаад бодоо падаж өмсөхгүй, дайсан ч өмсөхгүй. Өнөөдөр ч гэсэн өөрөө хамаа сайханд бол сэтгэл хангалуун байж байна. Хангалуун чи сайн юу ярьж байна? Эмэгтэй чи өөрөө гоо үзэсгэлэн байнга сэтгэл хангалуун явдаг. Тийм учраас эмэгтэй хүний зүнхэнд тол явдаг байхгүй юу? Гоо үзэсгэлэнгээ харах гэж ой. За ингээ хоёр сайхан бүсгүйтэйгээ ярилцаад ивэл яриад баймаар байна. Тэгээд санаа нэвтрүүлгийн маань хамтран ажилладаг шин сонголт брэнд дэлгүүрийн хамт олон гарын бэлгээ болсон байна. Бэлэг бүлээ авах бэлнэ үү? За баярлалаа. За мөн нэвтрүүлгийн ивент тэтгэгч Момс группээс бэлэг ярьсан байна. Баярлалаа санаа. Юуст ямар гоё юм бэ? Би бүр нэг орж бэлэг авах юмсан гэж боддоо тэгж байгаа байхгүй юу? За тэгээд нэвтрүүлгийн маань одоо шинэ жилийн баярын тусгай дугаар учраас оргилон дарс задлаад гурлаар 19 оныхоо амжилтыг хураалан дуудъя гэх байна. Тэгээд за нэвтрүүлэгт орлоо штэ. Йоо хилээд юу вэ? Ядахгүй бүр 12 сарын 31-нд ч ёо. За явах минь ёо өстө. Йоо сая гэхдээ нэг юм асуусангүй тийм. Юу харин нэг юм асуусангүй. Би яг бодоод исэн бохгүй юу? Ингэж л асуусангүй. Гүндгээ чи найз нарынхаа төлөө зөрөгтэй алхам хийж ийсэн үү? Тэгсэн бол би өстө ярих байлаа. Юу гэж чи ярих вэ? Би чиний өмнөөс би ярина штэ. Миний найз суул нэрээ үнэндээ л царайшгүй биш. Дэндүү гой сэтгэлтэй. Юу гэсэн үг вэ? Царайшгүй биш гэдэг чи юу гэж байгаа юм? Гэхдээ яах вэ? Сайхан сэтгэлтэй хийж байхгүй юу? Тийм л байдгүй дээ. Тийм л байдгүй. Тэгвэл би өстө ёо чи ярих байсан, би ч ярих байсан заяа. За. Нэг чухал юм ярих юм байна. Найз нөхөртөйгөө жоохон маргалцсан байхгүй юу? За. Тэгээд өнөөдөр танад тонч. Юу гэж байгаа юм бэ? Юу чи харах гэж жимбэн аваад гараад ирсэн шүү дээ би. Юу гэсэн үг юм бэ чи? Чи 12 сарын 31-нд айл тонно гэж юу байдаг юм бэ чи? Тэгээ чи манад бүжээ байгаа найз залуутайгаа маргацсан гэд манад байж байгаа. Юу хөө зүгээр. Манайхтай хайшин хүн оргонуулдаг газар юм уу хайшин? Йой гүндгээ. Чи миний хамгийн сайн найз үсттэй. Би жоохон нөхөртэй үн дармаар байна шүү дээ. За тэгээ. Тэгэхээр ганц хоёр хончоод яваарай юм уу? Ирчүүдийг бас битээ тэгэл янз бүр болгоод бай заа юу. Гой юм авах тий. Янз. Ёо энэ байхгүй юм алгаа энэ номын ой. Энийг авна. Дашо мөнгөөр гараа. Дашо Maybe I'm foolish, maybe I'm blind, thinking I can see through this and see what's behind. Got no way to prove it, so maybe I'm lying. I'm only human after all. I'm only human after all. Don't put your blame on me. Don't put your blame on me. Take a look in the mirror. What do you see? Do you see it clearer, or are you deceived in what you believe? 'Cause I'm only human. Stop. Ой. Юу болоод байгаа юм бэ ой? Чи ямар өчтэй хүмүүс кино зураг авч ирсэн энд ой. Аль боо авдаг. Энэ хоёр чи бууж юм уу гэдэг чинь. Чи ямар өчтэй хүмүүс юм бэ? Гэтээр гайгүй болчихсон шүү дээ гэж. Харин хиндэг болчихсон шүү. За дараагийн дүрмээ. За объект төслөө. Канон тоглолцсон юм шүү. Ямар гоё юм. Үгүй сайн шинэ оны мэд гэснээс чи одоо надад дуулахаа болооч. Зүгээр энэ байраар нэг орилчихын нэр зовлонтой. За яах вэ гэж. За. Юу сөөг урлаа. Сөөг урлаа. Тийм.
Юу гэж энэ баярын өдөр сөөхий хурал. Гүй харин нэг чухал юм ярина гинүү. Тэр нэг дарга маргыг огцруулах юм. За ишиг. Гүй болохгүй гэж орой. Оо ямар хэцүү юм бэ? Зүгээр орой. Хад дагаад хүнээс. Ой миний зүг. Манай хаан роос. Эсвэл хурд хайж гарыг. Бид нар талаа яагаад чи шүү. Ой. Хайда манайхан байж анхаарч. Гадаа зарсан заа юу. Гадаа зарсан. За тэгээ гадаанаа зарсан. За ингээ. Намайг зүгээр гарахад энэний тал нь гараа явна шүү. Дүүм. Бэж та нар түр бэж. Тэрнээс өмнө бас нэг асуудал. Хараа. Дарга. Би танд хоёр алтан бичиг явуулсан. Энэ алтан бичиг энэ тооттойгоо байна тийм ээ. Энэ тоот нь бас дүрцэн байгаа хгүй. Бас дээрэс нэг асуудал байна. Энэ сөөхийн төсвийн мөнгөөс 60,000 төгрөг дутцсан байгаа даахгүй. Та нар бодоод бүхэл бүтэн 60,000 төгрөг байхгүй. За дарга та миний нүд рүү харж агаад энэ одоо энэ яолохгүй байна те энэ сөөхийн өрөө байна. Сөөхийн оршин суугчд байна. Та яг одоо миний нүд рүү харж агаад хэлчих. Энэ 60,000 төгрөгийг би идээгүй гэдэг дадвар хэлчих. Харж агаад нүд рүү харж. Яг нүд рүү харж агаад хэлчих. Тэ. Энэ 60,000 төгрөг. Хэрвээ та энэ 60,000 төгрөгийн асуудлыг шийдэж өгч чадахгүй таныг энэ албан тушаал дээр байх эрх зүйн орчин байхгүй гэж үзээ та ажлаа яг одоо хүлээх гэж өг. Хэрвээ та ажлаа хүлээх гэж өгөхгүй бол бид нар чирээд буулгах шүү. Тийм үстэй. Одоо та ажлаа огцор. Одоо яг тиймэр. Би идэхгүй. Идэхгүй. Бүгд хайцсан жаа. Би ямар ч бас идэхгүй. Идэхгүй. Эсвэл огцрох хэрэгтэй шүү дээ. Одоо та энэ 60,000 төгрөгийн асуудлыг шийдэж чадахгүй та өөрөө огцрох. Ажлаа өгчих тийм ээ. Зүг хэлстэй. За яах вэ? Бүгд ингэдэг шүү дээ. Та бити өмөрөө дээ. Гэхдээ ер нь бол шүү дээ. Бас энэ чинь дүрм журмтай. Мэдээ. Хойлтой сөөхийн тухай тэр дүрм журм юу ч заасан бидгийг тэргүй. Тэрнээс хэн нэгэн хүн энд одоо ингэж дураараа шууд боловч ийм юм биш байхгүй шүү дээ. Эсвэл юм ус бүгдээрээ тарах хэрэгтэй байхгүй юу? Ер нь энэ сууг дараад хороо харинаар тарах хэрэгтэй. Тэр бүр хотын цагнаараа тарчих хэрэгтэй. Зарим оршин суугч таны татан буулгахаар гарын өсгөө зурцсан байгаа шүү. Чүн гарын өсгөө. Ой тэр мөнгөө хизээ төлөх гэж байна. Тэгэл одоо тэр шүн мөнөөр дуу мод болоод одоо тэр шүн хүмүүнтэй амарлан байх хэрэгтэй шүү. Тийм. Болох хэрэгтэй шүү. Одоо яахсан тэр мөнгө төгрөгөө төлөлтөө шүү. Хугацаа өнгөрөөд дараа би нэг дооны төвцөөнд авах гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ би өгчнөө мэдж байгаа тийм. За тэгээд юм сүртэй юм дээ. Ахын сүүгийн чи 2 сарын мөнгөийг би төлчих юм дөө. Та юу? Тэгээд ахын дээр нь 200,000 төгрөг. Юу чи бас тэгээд хажууд байгаа нэрднээ мэддгүй юм байна шүү дээ. Тэгээд болсон болоогүй энэ хэдлээ дуучдыг дэмжээл явааддаг. Тэгээд айлаас ширхээр авдрахгүйс үгээдэг шүү дээ, тийм. Тэгээд дүүгээ би дэмжээ. Та нар одоо тэгээд бити энийг ингээд үзээ ядаад тийм. Сайхан том дуучин болчих юм билүү, тийм биз дээ. Тэгээд энэ сайхан дуудаад дуу өнөхөр хүчих юм бол одоо тэгээд жилдээ нэг тэр бүн 500 сая төгрөгийн орлого болоо. Яваас ахтай бас явах. Тэгээд өөр мэдэхгүй юу, тийм ээ. Хөө баярлалаа хаа. Оо за юу энэ сөөхийн төсөв дээр энэ 60,000 төгрөг буцчих байхгүй. Миний асуудлыг шийдээд өгч та амлахаа. За одоо бас ингээд жижиг сажиг 60,000. Би надад чи өгч юм дөө. Оо ахын 200,000. Шинжлэх гоё нэг. Оо за баярлалаа. Оо ичнэ. Наран болчихтой манай орцтой. Яста мундаг. өөрөө хэм билээ чинь хэдэн цаад аль орцны хаанаас явж байгаа юм бэлээ. Юу олон юм асуудгийг. Нэг л юм асуугач. Сайн хурд иймэрхүү л болох шиг байна. Саний тэр хэмээн наран бол гэлөө. Наран бол. Тэрэнд чи яана шин шүү багсан чи мөнгө дутчихлаа гөлөг ч юм шүү дээ. Бээр баян гэсэн. Ой. За яарэ. Ой цаасаа гэж бушиг хийдэ орох минь. За поороо. Я өнөөдөр чи ямар аттай сан өдөр вэ өнөөдөр чи яана. Юу явчихлаа. Мэдгүй мэдэх юм алах. За ямар ч гэсэн баярын өдөр сүлд мод шинэ жилд манай тэмдэглэн заяа. Стокой 31 мэстэй өнөөдөр чи. Бүжээ. За ирсэн үү? Үтснөө. Үтлээ ёстойгоо харагдчих шээ. Яг юм бол юм байна уу? За. Анх удаа нэвтрүүлэгт орлоо. Оо. За ори.
гаргана. Найз нь явлаа. Юу гэж байгаа юм бэ? Манай найз залуу гадаа ирчээд уучлах уугаад байна. Одоо бити ингэж хэрэлдэж маргалтаа те. Тэгэл ингээд маргалтаад хэрэлдээд эргэж ирээл тийм үсттэй. Айл амтнаар ямар хэрэг байна аа? Хоёр нүдний нэг нь уйлдгүй шүү. Хоёр чихний нэг нь сонсдгийг. Хоёр сэтгэл гэж байдгүй шүү. Нэг сэтгэлээр амьдраарай. За. Оноо сайхан гаргаарай. За. Ингээд хараад ахаар заа юу. Яг чиний энэ сонгосон амьдрал чинь гоё байна. Яаж? Яагаад гэж дураараа эрх чөлөөтэй аз жаргалтай ямар гоё. Эний гар вэ? Энэ татагалсан юм аа. Энэ нөгөө зурагчин залуугийн гараа. Наа зурагчин залуу чи намайг ийшээ цосгод гарнаас татсан байхгүй юу? Тийс ямар их юм бодоо. Надаас нууц байна гэж. За. Байж би хувцас солиулах. За яа. Гоё юм аа нэрээ гүнтгээд би чамд татарах гэж байна. Ер нь ингэж бодоод тахаар яг чиний сонголт надад зүг байдаг байхгүй юу? Үш найзаа. Чи ингэж юу яасан юм уу? Тавилга шинжилсэн юм уу да? Шин сонголтоос. Гоё юм аа. Комеди марафон 2019. Ерөнхий вебсайтч шин сонголт брэнд их дэлгүүр. Нэвтрүүлгийг дэмжигч Moyote Shandong брэнд. Комеди марафон 2019. Гоё юм аа. Найзаа. Би ер нь чамд бас үннээ хэлэхэд юм багхгүй юу? Энэ ирчүүч их ядаргаатай улсууд штэ. Манай нөхөр жишээлбэл эхлээл над руу юу гэж мессежчдэг байсан гэж? Хайртай, дуртай, үнсий, санжийн гэж мессеж явуулт. Одоо манай хүн юу гэж мессеж явуулдаг гэж над руу? Хурдан ир, өнсөөд байна. Тамиг хацар гэж байгаа байхгүй юу? Ингээл бүр дургу өрөдтэй. За. Йой. Яса. За, хой тваа чи. За, это. Яса. Манай хөрш. Яа, одоо юу юм бэ? Юу яана гэж? Юу юм бэ? Юу яана гэж? Юу юм бэ? Намайг аваад байхгүй гэдэг чи. Чи яа? Би хутлаа ич чадгүй маа. Чи юу сүртэй айгу чамруу залгах чинь чи тэгэхээр утсаа аваад намайг байхгүй гэдэг чи. Байна уу? Сайн их гүндгээ юу? Би байна. Гүг уулзаагүй удчих. Гадаадчтай дүнгийн сайхан зургаар хойлоо гараа эцтэй. Яна уучлаарай. Би нэрээ туултаа уулзсан юм бэ. Би андуурчихгүй юу? Тэгээ би өчнөө туул мэдэн шүү дээ. Манай найзууд гам туул, оюун туул, орхон туул, зүгээр туул гэд туул хэрнэ. Одоо байгаа юм тийм. Туул бол гарсан. Тэгээ буцаа ирсэн. Эргээд ороод ирсэн. Буцаа гараа ирсэн. Тэгээ буцаад гараа явсан. Тэгээд гараад хэд гарч явт юм бэ? Хичээчтэй юу сүртэй юу чи. Чи одоо тэр юу одоо орж гарт юм бэ? Нэг гарснараа гараачтай чи. Байна. Одоо байна. Байна. Одоо байна. Намайг байна үгүй би байна гин эцтэй. Хатан бичиж юм. Байна. Тэгээ юу байгаа мó байхгүй мó да. Үгүй харин орж миний сүлжээ унаад байгаа аахгүй юу? Тэгээд орж ирээд гараа явсан. Тэгээд буцаж орж ирээд кофе уугаад гараад явсан. Тэгээд юмаа мартсан гэд эргээд ороод ирсэн. Тэгээд гараад дундуур юу кофе юм бэ чи? Хичээчтэй чи. Чи утгаснаар гараа явна үстэй. Дундуур кофе мөгөж өөрийгөө ятлам. Тай сонсчлаа шүү дээ чи ямар тэнэг айдээ. Яга. Чи. Яа. Хибэ. Яа химби. Би яаж бид хийе? Яна танаа үе биш үү? Тийм яна. Чи төрөг зургатаар үзээд тэгээд зориуд дарж явж байгаа тийм гадаа ирээд залгаад одоо ямар зэв юм бэ? Одоо тайл одоо өөр яа тий. Одоо тайл надад дуусаа. Чи тэгээд намайг хүсэж гэж байгаа. Юу гэх юм хээ? Яах юм тэгээд одоо? Би байхгүй шүү заяа. Юу. Байхгүй ямар. Зүгээр ч гэр бүлийн баах юм орооцлоо. Тэгээ гош. Би нуунаад гэж байгаа хаана вэ?
Ороод хий яваад. Ороочтой хий яваачтай. Хаашаа миндийн зүрхж байхгүй тэгэл дандаа ажиллаж их юм. За. Сайн уу? Сайн. Яа өнөөдөр ч ажил ихтэй байна. Сая доор батаагийн бохор нь алдаад улаан гараараа л орчлоо би. Гараараа. Би над гараа угаасан юм уу? Оогүй. Үгч юм би. Таавла. Бэлид орлоо яа. Йоо, тэгэлгүүтэй ч бас миний шигтийн юм гэж байдаг байлгүй дээ. Туулаа биш байна. Туулуу. Батгүй. Хээ, ямар сонио юм бэ? За сайн үгүй. Сайн уу? Яаж явъя? Юу яаж өнгө чи өөрөө юу хийж аваа? Би ч нөө энэ байраа сэлэсрээд байгаа шүү дээ. Суугач. За ямар сонио юм бэ? Харин ямар сайн. За хүнтэй сууснаа. Суулгүй яадгийн. Ямар хүнтэй суугаа? Чи намайг сонсоогүй юм уу? Үгүй. За би худлаарай. Хүн нэрээ. За болооч тий нэр ярдэн үү? Нэрээ. Би нөгөө Аримбегийн алтан галтаас сонссон шүү дээ. Батбалт гэлүү. Тий. Йоо. Алтан гэл үтээстэй 10 жил өөр юм болдгоо ч лээ. Тэгэл чамаа харуулаад. Намайг байн зод төгсөө. Тэгээд би ч нөгөө 10 жилийн нөгөө хогны үеж ирээгүй шүү дээ. За. Алтан гэрэл ирүүл намайг аль хийшүүгээд. Ирээгүй шүү. Тийм үү? Тий. Тэгээ би ч нөгөө монтаж шүү дээ. Монтажн дээр хамт зураг авах бол хочж шүүгээд. Би бас авах. Яска. Энэ Монгол хэлний шалгалтын дээр чинь алтан гэрлийн ажуудлаас өөр санал үлдээгүй. Тэгээ би Монгол хэлний шалгалтыг өгөөгүй. Тэгээ сэлээсэр болчихсон. Саний юм бэ? Нэрээр даам уу? Нэрээ. Тэгээ би чи юунд Тэмс төгсөөд. Тэгээд нэг ажилд орсон чинь захирал нь алтан гэрэлгээд. Тэгээ би аягаад ажилласаа гарцсан. Яска. Тэгээд нэг хүү ардаа суухсанаатай нэг хүүхдэд танилцсан. Энийг хүнтэй суугаад давар хүүхдэд. Энэ хүүхтэй юм байна. Тэгээд суусан чинь хүүхдийн алтан гэрэлгээд. Тэгээ би аягаад хүүхдээс томолдож очиж магадгүй. Тэгээ салцсан шүү дээ. Би жоохон ном шүлээ нэг жоохон амдэлдээ дэслүүдээ гандаа орсон чи алтан гэрэл уучуулдаг бас уучуулдаг. Тэгэл өдөө бол ингэж өрж штэ. Тэгээ сэлэсрээ ингэж баартаа нөхөрлөд өгч штэ. Ямар инээдтэй юм бэ? Чи санаж байна уу? Манай алтан гэрэл нэрээ 5 дараагийн давхуулсан зураг байдсан штэ. Бид нар сургуулийн гадаа тэгээд чи миний гаднаас барьчих хөтлөөд. Тэгэл тэр зургийг харахад их ууралтай. Танаа ингэ юм уу? Батгүй юу? Ингээд харагдах юм бол би өөрөө ямар ирэх хүн гэдгээ үзүүлэх юмсан энэ гэж. 5 жил авч үзсэн чинь одоо хүзүү дуустгүй. Хүүхэд насны үеэр шүү. Ой сэлээсээ. Тэр хий чинь гарах гад паарныхаа амсар дээр чамайг хүлээгээд юм. Чамайг. За намайг хийвэл. Хий аваа. За эргээд болсон шүү. Гүндээ нааш. Наац хэлье. Яасан. Саяны залуу шүү дээ. Найзах 10 жил байх нэр. Шал ийм залуу шин. За баг ийм залуу дөө. Энэ суух гэл нүгээр явчлаа. Суугийн сэлээсрээ. За хийгээ авчлаа хөө. Авчлаа. Чи тааш юм би. Сав суулгахгүй орж ирчээ хий авчлаа гэдэг. Яа тэр чи авах гээд болоо сав ма байдгүй юм уу? Хийг нь аваад чинь буцаад хийждэг байхгүй. За би төлбөрийн нөгөөд одоо. Чи сууч. Төлбөрийн нөгөөд. Одоо. Найзаа. Нэрээ саннаас удахгүй манай төгсөлтийнхээ уулзах гэж байгаа. Чи надад уцсныхаа дугаарыг чи одоо иймэрхүү баяртай ирж ил та. Яхан бэ? Дими. Тэгээд чөс бүү юм бол ханч тэр гудамж нүгтэй гэдэг хэрэггүй гоо. Эмбэ. Одоо бол алтан гэрэл биднийг хапны ойлгож байна. Яна би тэгвэл таа ингэ ч ууцсан байж тээ. Би шорооч тээ. Шорооч тээ. Чи цонхоо юу аруудаа хүчтэй. Нэрээ яада. Уюуя. Чи гоо бохри одоогоор хураач. Бохмалаар гэмэж. Нэг чи жогтыг усын татчих. Яна. Шороо нахта таа. Сама бэлээ битүү. Яна. Ячва. юу ч зөвхөн бацын хамдаа шүү дээ. Огт юм
Нөө байхгүй гэсэн чи байгаа юм шүү яа. Гарч яваад эргээд ороод ирсэн гэж би чамд хэлээд шүү дээ. Амаа хоёр үг хэлээд яа гэлдэг. Чамд хоёр үг хэлээд гинэ. Чамтай юу ч ярмааргүй гэж хэл. Чамтай юу ч ярмааргүй гинэ. Юу ч ярмааргүй наа. Улаамаа уучдахгүй яа гэж хэлдэг. Чамаас уучдахгүй гинэ. Бүх юм дуусаа би гэртээ ярихгүй мэдүү. Гэртээ ярихгүй гэж байна. Хараа. Айлд онгарах гэдэг юм чи онгарах гэдэг шүү дээ. Харин л та. Пуши. Юура. Пуши. Яна нөгөө фаа. Яна. Пуши. Карате. Усаатаа дишка нөгөө фаач цатарчаад штэ. Караач тийч. Фаач цатарч. Яна. Усчиг суудаа. Оо цаа. Оо чи гараад ирдэ. Оо цаа. Юу харсан зэрэг вэ чи? За юу вэ? Оо цаа. Ийм өчтөөс үлдээд байгаа. Оо цаа. Анхаарал амар асуулт огтноор дэснээр. Оо цаа. Алтгэлээ. Яасан? Болочтой. Наад чи миний нөхөр штэ. Аа? Үуч танах юм уу? Тэ. Айлдаас ичээд нөхрийн яагаад ирэхэд байгаа? За найз минь ёстой зү. Чи гэхдээ энд юу хийсэн бэ? Юу хийдгийг? Юу хийдгийг? Эч өчтөр чинь айгуугаа далга болсон цалингаа аваад тэгээ наминда мишээд шиг орж над руу ороод тасчихлаа чи. Битээ гарч ирээ заа юу чи. Шинжил өнгөрөөгөө гарч ирээ чи заа юу. Баг цагаан сараар гарч ирсэн чи яа. Яа энийг ирүүлж үлчиж байгаа юм уу? Ирүүлж үлчиж яа тий. Ингээд мөглөм тийж байгаа юм чи шийддэг байхгүй би. За. За хараа. Хараа. Ганц мессежнээс бол чи юм аим сүртэй юм байна. Жон гарах чинь штэ. Харин л та. Хөш. Чи яаж байгаа юм? Чи яаж байгаа юм? Яасан? Чи миний найзыг яаж хомдоож байгаа юм? А? Чи хайлан жаргал гэж авч суусан байгаа үстэй. Цэцэг найз юм авч суучаад тэрэг шиг дайдаг юу юм чи? А? Наад чи өмөртэй найз гэж байдгийг. Би найзгаа өмөрнөө. Өмөрн шээ. Хой! Чата байлаа штэ. Юу амар дүрдээ итгэцэн чи? Юугаа хүний нөхөр загинж маа зохиж бохоод байгаа юм? Хийн чи? Яс үтснэ хараа. Үтсэн. Дотрос шүний байрны гарч байхгүй гэж хэлж Оо байна. тийм үү? Юу тэгээд өөрөө амьдрал зохиож үзээгүйж юу олон юм ярьдیں чи? Тэгэж ч юу нэрээ биний дор ижиг гэж ороод гэдэг үг байдэн шүү зүгээр. За яа. Он гарлаа шүү. За. Хараа. Үнгээ яри. Ингээд гохгүй. Чи нөрийг нөмөрөд эргээл нөхөртөгөө дийлээд. Хүн рүү таа. Өдөөсөө салтаа буруу хатгалаа. Энэгээр би юу хийж. Би ч насаараа гарын өсөд тогтоож явсан. Сүхний нөлөөс тогтоож үтсэнгүй. Йоо, бүдий хаалт үтж байгаа болохоор шүү дээ. Онгохоо байгаа. Йоо, найз нь нөхрөөсөө салчлаа танад нэг хэд онохоос Танаас ч яац үг мөс вэ? Энэ ямар гэр бүл
эвдрүүлэн зуучлах төв. Энэ нэгдсэн үндэсний байгууллага уу? А? За. Гүндгээ энэ одоо хин? Би нөхөр нь бай. Гүндгээ хизээ нөхөртэй болсон юм. Сайн нөхөртэй болсон. Та яасан сони? Яагаад байдгийг? Энэ хүний чинь тэр орн та нарын дамжин өнгөрөх газар уу? Юу яриад байгаа та нар? Би энэ гэрийн өртөргөнд нэмэгчээ. За тэгвэл тойрт ад чагал сайн сайхныг хүсчий за. Баярлалаа. Харин хормон дээр бүр хамгийн түрүүнд өрлөг аваач юу заа юу? Үй баярлалаа. Шинэ оноо сайхан өгтөөрэй за. Баярлалаа. Сайхан намраа. Ямар хөөрхи. Баярлалаа. Тэр хүнээр ингэж хамгаалуулж, халамжлуулж, хайрлуулж байгааг юм байна. Баярлалаа. Яа, сэтгэлээс нь их гой цэлмээ явчих чинь. Баярлалаа. Би юу боддгийг эмэгтэй хүний нулимсыг гаргадаг биш. Гарсан тэр нулимсыг нь арчдаг ир хүн бол жинхэнэ ир хүн гэж би боддог. Чи бол жинхэнэ ир хүн. Гүндгээ. Би нэг юм хийчих үү? Тийч. Би уг нь энэ парны хийгээ чинь заавал танахаас биш нэг дохрын батаагийнхаас уг нь авч болох юм л да. Тэгээд байнга л танах руу хүүгээд идэг. Би чамд нэг юм хэлчихв. За. Чиний нөгөө байн хий авах гэж орж ирдэг парыг чинь манай аав 5 жилийн өмнө салгаж хаяад шавны халаалттай болгоцсон шүү дээ. Хөөрхи. Чиний даанч нөгөө парнд байх хүүтэн байхад байдаг юм аа. Тэгтээ чиний орж ирдэг зорилгыг чи би мэдсэн. Юу хоёулаа гатаа он солигдох чинь сайхан дүү талбайг алхах юм. Хамтдаа би чинь нөгөө газуудаа хамт алхаж ийсэн болохоос биш өөр гой сайхан зүйл үзээгүй юм шүү дээ. Яг намайг сугтаад алхачихгүй юу? Бүү. Цөө. Би ч нэг насаараа паар сугтаж явсан юм шүү дээ. Паарч халуун. Би тэгтээ тэрнээс халуун эмэгтэй шүү. За. Гарах уу? Түнж үсттэй. Нэрээ түнж байна. Гар. Звезды поднимаются выше, свет уже не сводит с ума. Если ты меня не услышишь, значит наступила зима. Небо загрустив наклонилось, сумерки укутав дома. Больше ничего не случилось, просто наступила зима. В тот день, когда ты мне приснился, я все придумала сама. На землю тихо опустилась зима. Я для тебя не погасила свет в одиноком окне. Как жаль, что это все приснилось мне. Ты моя луна окунулась, ветер превратила в туман. Если
я к тебе не вернулась, значит, наступила зима. Может, помешали метели, может, предрассветный обман. Помнишь, мы с тобою хотели, чтобы наступила зима. В тот день, когда ты мне приснился, я все придумала сама. На землю тихо опустилась зима, зима. Я для тебя не погасила свет в одиноком окне. Как жаль, что это все приснилось мне. Голос тихий, таинственный, где ты, милый, единственный сон мой. Вьюгой белой снежною стану, самою нежною сон мой. В тот день, когда ты мне приснился, я все придумала сама. На землю тихо опустилась зима, зима, зима. Я для тебя не погасила свет в одиноком окне. Как жаль, что это все приснилось мне. Комеди марафон 2019. Ерөнхий ивент төгч шин сонголт брэнд